Та болно болохоор юу болчих юм бэ гэхээр визэнд татгалцсан ба. Тэгээ виз татгалцсан гэдэг чинь ажиллах хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тэр үедээ ажил олж нэгдүгээр ажил олоод хоёрдугаар бүр визэнд татгалцсан хүлээг давж авчихсан хүн спонсор виз авах одоо боломж үүснэ гэдэг нь өөрөө надад одоо ингэ сонсоход бол амар боломжгүй санагдаад байна. Тэгээ яг юу одоо боломж ийсчүүд. Сайн байцгаана уу? За энэ удаагийн дугаараар манай season 2 эхэлж байна. Өмнө нь бид хэд болохоор Австралид одоо хэрхэн оюутны визээр ирэх үү, юу тулгарддаг уу, ямар виз мэдээлэх үү гэх мэтчлэн одоо ярилцдаг байсан бол одоо энэ удаагийн дугаараар бид нар одоо заавал сургалтын визээр биш ямар виз мэдүүлж мэддэг чаддаг зүйлээрээ мэрэгчлэрээ ирсэн хүмүүстэй болон одоо энд ирчгээд мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүмүүсийн түүхийг хуваалцнаа. Тэгээ хэрхэн байр авах уу, ямар мөнгө хэрэг болдгийг гэх мэтчлэн одоо дараагийн шатны зүйлсийг хуваалцнаа. Бид нар одоо цаг болсон. За тэгээд түүнтэй холбоотойгоор бас нэгэн хамгийн ихний одоо энэ дугаарыг маань одоо сизны маань салхийг хагалж за инх бүрэн маань ирсэн. Инх бүрийг би одоо жоохон товчхон танилцуулчих. Тэр маань одоо аялын визээр ирээд эренгүүтээ шууд төрөөд аялын виз чи одоо иншүрэнс байхгүй. Яа би бүр ингээ өмнөөс нь бүр ингээ түүхийн сонсоод нилээн ингээд сонирн болсон. Тэгээд тэр тухайга мөн одоо сурна гэж ирээд сурах гад виз өгсөн чинь нөгөөх нь татгалцсан заяа. Тэгээ байжсэн чинь чаддаг мэддэг зүйлээрээ хүн юу н сайхан юм даа гэж би бодлоо. Тэгээ чаддаг зүйлээрээ одоо хумс гоё янзлдаг, миний хумсыг гоё янзалж гисэн. Тэгээ тэр зүйлээрээ одоо спонсоршип виза буюу одоо заавал сурах албагүйгээр ажиллаа хийгээд тэгээ ажил нь тэр хүний одоо ингээд чадвартай юм аа. Манайд ажиллаач please гэдэг виз авах гэж байгаа. Одоо тэрийг мэдүүлээ явж байгаа, тийм процесстэй явж байгаа хүний тухай одоо битээ хуваалцж байна. Тэгэхээр өөрийгөө нэг жоохон танилцуулаач. Яа үрээдрүү. За ямар ч гэсэн нэвтрүүлэгт оролцох боломж олгосон баярлалаа. Би яг өмнөх хоёрын season 1-ийг чинь бол үздэг байсан Монголд байхдаа яг виза мэдүүлчихэд виза хүлээж авах хоорондоо нэг 7 8 5-6 сар хүлээсэн баха. Тэр хоорондоо яг энтхийн бүх влогуудыг үзэж эхэлчихсэн байхгүй юу? Тэгээ яг тэр үзчихсэн влог дээр ороод ирсэн. Дараагийн шатнд нь ингээд эхэлж яхад нь ингээд хамт бас эхлэхээс болж байгаа амар баяртай байна. Тэгээ баярлалаа. Тэр үздэг байсан ямар гоё өрөөлтэй юм бэ те? Тэгээ амар гоё өрөөлтэй санагдаж байна. Тэгээд яг энэ нэвтрүүлэгт оролцох боломж олгосон юм шиг баярлалаа. За яагаад ирсэн гэхээр анх бол яг сургуулийн шугамар ирээ. Ер нь бол би Америк руу явна гэж бодож ирсэн. Тэгтээ Австрали нь зүгээр санагдаад яг тухайн үед нэг виз их гараад сая нэг 4 жил одоо ирээд яг нэгтгэж жил руугаа болох гэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг тэр үед нөгөө нэг амар олон хүмүүс аялын визээр ирээд визээ солиулаад тэгээд нөгөө сургууль руу болсон шүү дээ. Яг тэр донд ирсэн гэсэн байхгүй юу. Яг тэгэж ирсэн. Тэгээд за ер нь англи хэлээ сайжруулъя гэдэг зорилготой байсан. Тэгэл тэр утгаараа за окей ер нь Австрали руу виза мэдүүлээд үзье гэсэн чинь яг гарцсан. Тэгэл аялын виз нь бол гарцсан. Тэгээ эренгүүтээ сургалтын виз мэдүүлсэн чинь нөгөөх нь яа. Тэгээд ирээд нөгөө сургуультай агентлагтай холбогдоод виз мэдүүлсэн чинь шууд мэдүүлээд 2 хоногийн дараа татгалцсан. Тийм ордно. Oh my god. Жирэмсэн байсан. Тэгэл нөгөө уг нь энд байгаа хүмүүс чинь сургалтын виз рүү мэдүүлэхэд шинжилгээ өгөх шаардлага өгдөггүй шүү дээ. Энд байсан өгдөггүй байсан тухайд одоо төгөлж байна. Тэгээд шинжилгээ жирэмсэн гэдгээ мэдгдсэн чинь шинжилгээ заавал өгөх ёстой гэл. Тэгээд нэг сонжраад ерөөсөө нэг бичиг баримтаа бүрдүүлэхгүй явж байсан. Яг арай гэж төрж дуусаар шинжилгээгээ юмнуудаа бүрдүүлээл материал өгсөн чинь за одоо нэг өгчлөө за нэг виз гарт хүлээндэ гэл тэгэл яг нөхөртөө яриад чинь маргааш нөгөө дээр татгалцчихад хүрээд ирж байгаа татгалцсан. Тэгээд бүр найгаал өвчж байгаа юм чи яг үлээ юу илээ гэл. Тэгээд яг ингээд нөгөө за ямар ч хэлсэн тэгээд угаасаа давж заалтыг одоо тэр чинь 20 хоногийн дотор юугаар давж заалж чинь татгалзаад бол хилээс 20 хоногийн дотор 20 шанар чаалга өгдөг биш үү? За 20 хоногийн дотор заавал гарах ёстой. Эсвэл ингээд нөгөө давж заалтж болно. Давж заалдах үедээ bridging гэж визтэй болт юм байна. Тэнгүүд bridging виз нь одоо юм дундын гүүр виз яг ингээд хүлээж байгаа виз учраас тэгээд одоо давж заалдах хугацаанд нэг 2 жил мэл одоо нөгөө шүүх хурлах болт шүүх хурлаар орт юм байна. Одоо тэр визийг оюутны виз надад өгөхэд болж давж заалтах нь шүүгч
шүүх хурлаар орно гэсэн үг. Тэгэхээр хууль чимэлж авдаг байхгүй юу? Тэр агентлаг гэхдээ тэр хууль чимэлжийг холбогдсон юм лээ. Агентлагтай холбогдоход. За тэгээд ингээ хүлээгээд яасан чинь за ямар ч гэсэн нэг 2 жил орчим болно. За нэг хурдандаа жил болж магадгүй гэдэг юм яригдчих байгаа. Тэгээд тэр дундаа хэлээр bridging визтэй. А яг хэлээр гарах юм бол bridging A гэдэг визтэй. Bridging B болгож байгаа хэлээр гарч болно гэж байгаа. Тэгээд за ямар ч гэсэн ингээд одоо нэг хэдэн ирсэн юм чинь байр барай зараад all-in хийсэн хүмүүс ч одоо тэгээд буцах араа байхгүй хүүхдтэй 2 хүүхдтэйгээ ирсэн. Тэгээд өөрөө жирэмсэн байсан. Тийм. Тэрхээс 2 сарын өмнө ирсэн. Тэгээд яг ирээд 1 сарын дараа олдорсон. Тэгээ яг тэр виз татгалзах үе чинь бол яг төрсний дараа татгалзсан байна. Яг дөнгөж мэдрэмж амар байсан баха тий. Тий. Жирэмсэн шүү дээ өөрөө юм. Наагаал явж байгаа. Нөгөө наагна гэдэг чинь яг тэр. Яг л ингээл наагаа. Яг унахнуудаа ихэр юу үлээ? Одоо яах вүлээ? Тийм нөхцөл би наагсан нөхцөлд айгу олоорсон. Яг энэ нэг жил. Тий шүү. Яг анх ирээд нэг юм за яг энэ ядраач байгаа юм шиг энэ юу н би нэг амьдч барахнууд гэсэн шиг нэг тэгж явдаг те арай. Ялангуяа нөө хэл ус муудаа үед те. Хэлний хувьд ямар хөөсөн бэ? Би яг хоо чих бол гайгүй онгоцсон яг ямар ч дөрмийн мэдлэг зүгээр хараар бол ярьдаг байсан зүгээр ярьдаг ч гэжтэй ингээд нэг юм ойлголцдог л байсан. Тэгсэн чинь яг сургуульд орохдоо элементари төвшин буюу бүр ингээд одоо бүр анх шатруу орж байгаа байхгүй. Тэгээд яг анхнаас нь дөрмөө үзээд тэгэхээр виз чи татгалцсан хэрнээ чи бол хичээлээ явсан юм шүү дээ. Ингээд юм байлээ. Виза татгалцсан байхад одоо тэр 1 жил юм уу 2 жилийн дараа шүүх хуралд орно гэдэг байгаа шүү дээ. Тэр хүртлээр би заавал хичээлдээ явж явах хэрэгтэй. Шүүх хурал нь болоод за шүүх хурлын тагвид би ороход шүүхт асан гэсэн үг байхгүй. Юмнуудыг харах гэсэн үг байхгүй. Сургуулиас авсан бичиг баримтаар яг хичээлдээ сууж исэн хүн байна уу? Эртсэн хэдэн хувьтай байна. Тэгэнгүүтээ тэрнээс нь хараад энэ үнэхээр яг сурах гээд байгаа хүн юм байна гэдгийг мэдэнгүүтээ надад оюутны виз маань өгөх гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр би заавал хичээлдээ явах хэрэгтэй. Зөв. Тэгээд яг хичээлдээ давхар явж исэн. Тэгэл яг төрөөд 3-7 хоногтой байхад хичээл хийсэн. Йоо. Тэгээд хамгийн гол нь би аялын визтэй ийм визтэй хүмүүс зөвхөн гэрээс нь ирэх хүн байхгүй шүү дээ. Байхгүй. Гэрээ гол нь яг тэр амар том юу байсан найралтайсан байхгүй юу. Нөгөө очоод виза мэдүүлээд сургалтын виза авчих юм бол ээж аавыг араасаа авчираад хүүхдүүдэд харуулах хүнтэй гэж бодчихсон чинь яг тийм нөхцөл бүр ингээ огт байхгүй болчихж байгаа байхгүй. Яг өөрөөсөө ингээд гардах яг артын толдонд орохоор болчихж байгаа. Тэгээд тэгээ байжсэн чинь тэгсэн мөртлөө чи гэхдээ тэр нөгөө визэнд татгалцсан тэгээ шүүхтэй явж байгаа шүү дээ. Юу гэж хэлмээ дав. Айгуу арай амар өгөр тайлбарлчлаа. Тэгээд явж явах мөртлөө тэгээд хичээлдээ явж исэн. Явж хичээлдээ. Тэгээд нөгөө sponsorship визаны юу судал юу алтны юу ч боломж юм. Тэгээд сургуультаа явж байгаа за нэг овоо нэг ингээ сургуультаа очроо олчихсан нэг жоохон хэл нөгөө юу мөн ингээд овоо нэг гайгүй арай гайгүй болоод нэг жоохон тасах гад ингээд тэгээд нэг юм шинэ скежүүлтэй тасч байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд нэг яажсэн чинь бүртгэхтэл ингээд тэгээд ер нь ажил хийхгүй болохгүй байхгүй юу. Нөхөр ганцаараа ажил хийгээ дээрээс нь нөгөө нэг юутай одоо нөгөө bridging визтэй учраас casual ажил хийн. Тэгээ casual ажил гэхэр чинь агүй ч нөгөө нэг гайгүй цалинтай ч юм уу сайн ажил айтайхан ажил олж чадахгүй. Тэгэхээр нөхрийн цалин бол яг ингээл та урт хармаагаараа хаа тармаагаа урт хармаагаараа хай тармаагаа гэдэг ингээ явчихсан. Тэгэл за би ямар ч юм хийхгүй болохгүй гэл тэгэл за ер нь тэгээ байнгын ажил нь илүү зүгээр юм байна гэд өмнөх нэг анх хийсэн ажил маань болохоор яг ингээ гэртээ хүүхдээ хараад сууж байгаа юм хүмүүс идэг хүнд тохирсон ажил байсан байхгүй юу. Тэр нь болохоор юм Taxit гэдэг компани байсан. Энд одоо mobile service гэж явдаг. Mobile service гэдэг нь хүмүүсийг ингээд одоо өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн одоо бүх бүтээгдэхүүнүүдэд массаж хийдэг хүмүүс нь массажныхаа орыг тустайгаа одоо нүүр боддог хүмүүс нь нүүр боддог хэрэгслүүдээ аваад цаанаас зуучилж өгсөн ажил ивент байна уу, ажил байна уу, одоо тэр таастыг шоттод очиж буудлаа байна уу, тийм газрууд руу ингээд зуучлаад өгчөнгүүт тэр газар нь очиод цагийн $100 нэг үйлчлэгээ $100 ч юм ингээд цаанаасаа тохирчдаг. Тэгээд яг тийм ажиллаар аах ингэж айгүй боломжийг надад бүр энэ цаг нь амар таарч ирсэн. Тэгээд цаг нь таарад хаяа нэг ажил гарч ирээд хаяа нэг амралтын өдөр яг ингэж зохицуулж яваад болоод. Тэгээд яг тэгэж ажиллаж ирсэн. Гэхдээ яг Австралич ингэж бүх юм ингэж төлөвлөгөөний дагуу тэгээд яг 7-7 хоногор бүх түрээс одоо юу гэдэг бүх юм ингэж төлөвлөх хэрэгтэй байгаад ирэнгүүт яг надад тогтмол ажил хэрэгтэй байгаадсан. Тэгээд нэг хичээлдэж яваад дээрэс нөгөө нэг ганц нэг ажил жижиг ингээд ажлуудад яваадсан болохоор нөгөө хүүхдүүдтэйгээ ч гэсэн ингээд нэг овоо очролчж байгаа шүү дээ. Нэг манай баг ч гэсэн жоохон хомрол. Тэгээд өөр хүүхд хардаг юм олоод
Тэгэл за ер нь бол ингээд тогтсон ажил олё. Хүүхд хардаг хүнээр хүүхд гайгүй эмээ олж жагаад хүүхд хардаг хүн олж жагаад нэг ажилд орё гэл. Тэгээд тогтсон ажил олох гээд мэрэгчлэрээ яг энэ чиглэлээр яг миний хувьд бол тэгж хайсан. За дээрээс за хамгийн албан ёсны заруудыг харъя гэж хайжсан. Хамгийн албан ёсныг бичсэн. Одоо би яг Австралийн зах зээлийг ч юм уу юу ч мэдэхгүй шүү дээ. Энд чи хэн сайн байна, хэн мундаг байна, хэн одоо юу байна гэдгийг би юу ч мэдэхгүй шүү. Тэгэхээр яг миний нэг ганц баримж авчихсан юм зар дээрээс ингээ харж хагаад хэн тэн дээр албан ёсоор хамгийн албан ёсны үг хэллгүүдээр албан ёсны юм шаардлагууд тавьсан тийм зар тавьсан байна. Бүх ингээ холбоосоод энэ орж үзэж байгаа за энэ лөө CV-гээ явуулах юм байна гэж хайж тэгж эхнийхээ тэр Laxity-ийн $100 ажлыг олж исэн. Дараа нь болохоор яг болтой чамаас тавьжсэн шаардлага нь юу вэ? Чиний одоо юу гэдэг одоо би жишээлбэл чадахгүй мөртлөө орчиж болохгүй нь шүү дээ тий. Тий. Яг хөө миний хувьд нөгөө нэг өөрөө туршлагатай байсан болохоор би хаанч орсон би ингээд сураад ингээд чадчихна. Одоо юу гэдэг амар өндөр зэрэглэлийн том газар байна гэж юусоо айгаагүй. Туршлага бол надад амар ханиулсан баг. Бас нэг үнэлээ. Ялч ингээд туршлагатайсан болохоор за би ямар ч хэлсэн сайн гал. Тэрийг нь яаж шалгасан гэж. Тэгээд бичиглэл дээр юун дээр зар дээр бүр амар тодорхой байхгүй ингээд одоо тийм юмнууд хийж чаддаг. Одоо акрил одоо хумсан дээр болохоор айгу ойлгомжтой байхгүй. Акрил ч юм уу одоо яг акрилыг бол бүр мастер төвшний сайн хийдэг хүмүүс л хийдэг байхгүй. Одоо юмд бол акрил гэдэг тэрийг хийдэг хүмүүс бол энд бол хамгийн одоо өндөр цалингаар цалинждаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тиймэрхүү ингээд шалгууруудаа тавьсан. Тэгээд тэднийг ингээ хийж чаддаг бол тэдэс тэдний хооронд чадвараач нь дүгнээд цалингичсэн өгнө гэсэн тийм зар байхгүй. Түүнээс яг ингээд зүгээр одоо заруудаа харахаар маникюрч аавн, артист аавн гэсэн юмнууд бол байгаа юм л та. Тэгэхээр тийм юм надад яг ингээд нэг жоохон нэгтгэж санаасаа л нэг тийм ирээдүйг ер нь бас энд ингээд бүх юм ингээд 50 сайхан живсэг хэрнээ басан юм нөгөө хуулих газрууд, хуулих юмнууд чингс нөгөөний тийм зүйлүүд байдаг учраас маш амархан юм шиг ойлгочих үедээ бас энэ дээр маш их анхааралтай хандсан байх нь шүү дээ. Маш чөлтөө байсан юм биш. Маш сайн байна. Тэгэнгүүтрээ дараагийнх нь ажил одоо тийм нэг тогтмол ажил хайж байгаа. Тэгээд тэр нэг бас онлайнаар хайсан шүү дээ. Хин нэг юм уу Sig дээрээс хайсан. Sig Indeed хоёртой л ер нь нэлээд хайзалсан. Тэгэл CV-гээ өөрөө янз бүрээр өөрчилж бичиж үзсэн. Олон газарлаа явуулсан. Яг тэр хамгийн анх Laxity руу явуулж үзээ тэрэндээ бол ажиллаж байсан. Дараа нь болохоор нэг салон руу бичсэн. Гэхдээ тэр салон дээр очисон чинь нэрээ ингээд сургуультай ойрхон яг ингээд боломжоо тааруулж эхлэх хайсан байхгүй. Тэгсэн чинь яг ингээд сургуультай ч ойрхон ингээд аюу айтаахан газар байсан цалин мэлэн ч гэсэн дэвччихсэн байсан. Тэгээ ингээд очиод нөгөө шалгуулдаг байхгүй манай ажлыг чинь нэг даваа тал нь ингээд за юу чаддгийг хийчих гэдэг. Тэр залуу намайг шалгахтаа ингээд тийм техник чаднаа гэсэн чинь ингээ хуруу болгон дээрээ за тэр гэдэг. Тэгтээ хүн бийж хуруу болгон дээрээ миний техникүүдийг шалгаж үзсэн. За зөв. Тэгэл хийгээд байсан чинь тэр залуу ингээд за чамааг авъя. Тэгэд гол нь тэрийг хийж авах явцад надаа ингээ ширээн юмнууд амар заваа. Ингээд нэг бохор. Тэгээд ерөөсөө ингээд нэг юм ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн ингээд нэг юм албан ёсны биш. Тэгээ би өөрөө нөгөө нэг юм багш хүн болохоор Монгол багш байсан болохоор ч тийм ингээд яг тийм мэрэгчлийн хүүхдүүдэд одоо мэрэгчлийн байхыг заадаггүй шүү дээ. Тэгчээд яг тэр газрыг харахаар надаа ерөөсөө ингээд нэг юм мэрэгчлийн биш баг ингээд нипр байна уу гэж асуунгууд нэг ниприйг баг гөвлөөслөө өгч өгч шанаа заяа. Ямар ч ариутгал байхгүй. Тэгээд тэр газараа би 5 дахьад хариулъя гэчээд тэгээд юу яснаа нөгөө газар ингээ орохгүй гэд хэлсэн чинь тэр залуу яг надад цалингаа нэмээд хэлээдсэн л та. Гэхдээ би яхад ч тэр газар л ормооргүй санагдаад би ороогүй. Хатартай байгаа юм бол цалин нэмдэг байх нь шүү. Би яг тэгээд би боллоо гэж хэлсэн чинь тэр залуу эхлээд 24 гэжсэн аа. Дараа нь 26 болгоод тэгснэ 28-аар цалинжуулъя гэж тэгсэн. Тэнгүүд би бүр стил үгүй л гэж гүрийгээ ягаад ч ингээд угаасаа яг миний одоо хайжсэн биш байгаа даа. Тийм ээ тий. Тэгээд яг энэ газараа орохоос өмнө би бүр ингээд харцсан одоо Instagram, TikTok бүх платформуудыг дагцсан CV-гээ явуулчаад харчаад CV-гээ явуулчихж байгаа шүү дээ. Тэнгүүдээ ингээд ер нь ямар хоо чиглэлээр яа гэм ингээд тэр газар судалж байгаа байхгүй юу? Манай дуулцуул гэд. Тэгээд ангийнхандаа хүртэл хэлээл би бүр яг энэ газар л ормоор байна. Тийш би яг тэгж хайжсан. Брэнд өөрийн гэсэн брэндтэй. Тэгээд хажуугаар нь актемтэй. Тэгээд ийм том салон гэж хайжсан.
За тэр чинь одоо энгийн надад болохоор ингэсэн үг байхгүй арай. Активд гэдэг нь болохоор тэр хумсны бас хумс янзлдаг юм бэлддэг гэсэн үг байна. Сургалттай тийм газар гэсэн үг байна. Баярлалаа тайлбар. Бигээд хөөрөө хумс гэж юу л. Тэгээ шагаа бас шагаас хөндөө болохоор бас тэгээд тэг би нөгөө яг миний хувь хүний зорилго болохоор яг өөрөө тэгж бас боддог байхгүй ирээдүйд ингээд зүгээрээ боддог ч яг мөрөөддөг л дээ. Тэгэл ингээд яг мөрөөдлөө бодонгод би ингээд өөрийн гэсэн мэдээж брэндтэй болохыг хүсдэг ирээдүйд. Тэгээд өөрөө бас багшлах гэвэл амар дуртай. Би багшлах манай өвөө багш ээж багш. Тэгээд ер нь нэг юм миний ийм дотор нэг юм багшлах зүрх сэтгэл бүр амар байдаг. Тэгээд яг багшлах амар дуртай болохоор яг юм академитай хүнээс суралцахыг хүсэж байсан. Тэгээд брэндтэй хүнээс суралцахыг хүсэж байсан. Тэгээд салаанаа бүр ингээд амар гоё зохион байгуулсан. Монголд би бас салаантайс ахгүй. Тэгмэл ингээд яг салаанд ингээд амар гоё авч явдаг хүнээс би суралцахыг хүсэж байсан. Яг тэгээд яг ямар хүнээс суралцахыг хүсэж ийн гэдэг нэг юм төсөөллөг гаргачаад тэрнийхээ дагуу хайсан гэсэн үг юм байна. Би нэг юм асууж байна. Одоо жишээ магадгүй амар олон мянган монголчууд ирсэн байгаа шүү дээ. Энэ донд хумс янзалдаг байна уу? Одоо beauty зинлэр makeup хийх зөндөө хүмүүс байгаа тийм. Гэхдээ миний анзаарсан маш олон хүмүүс зөвхөн монголчуудтай л үйлчлээ. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө тийм өндөр зэрэглэлийн салаанд орж ажиллахад юу тэр хүмүүсийг одоо хойшин татаа ч юм уу тэр үйлдэлийг авч чадахгүй ингээд зөвхөн ингээд жижигхэн community дотроо байгаад байдаг юм болоо тийм. Хэрвээ одоо тэр хүмүүс зөвлөмөр ойлж яас юу гэж ааха яг нөгөө би бол монгол хүмүүсийг бол яг ийм тийм чадвар тал дээр ялангуяа ийм гоо сайхны тал дээр бол би өөрөө яг энэ салбарт байдаг гэсэн болохоор монгол хүмүүс бол ямар ч өөр улсын хүмүүсээс илүү мэдрэмжтэй гоо зүй мэдрэмжтэй байдаг. Тэг би өөрөө яг ингээд анх ингээд ямар ч сургалт дамжаагүйгээр хумс ингээд анх хийж сурахад амар хурдан хийгээл сурсан. Тэндээс Америктэйс ингээ монголчууд бүгд ингээл шууд ажлын байран дээр гараад сурдаг. Тэд нар ингээл амар хурдан гартаа оруулаад ингээл хийждэг. Анх тэгж харсан. Дараа нь ингээл Монголд тэмцээн уралдаанд яваал ингээл харж хахад бүр ингээ айгүй хурдан хөөрөвж байгаа байхгүй монгол хүмүүсийн онцлогийг харахаар тэгэл ингээд яг тэр салбарт өөрөө ажиллаж исэн болохоор ингээд баг ингээд олон сарын туршлагагүй дөнгөж сурж байгаа хүн ч гэсэн ингээд жоохон чиглүүлээд өгөхөр айгүй хөөрхөн хөвлөгхэн хийцдэг нэг юм монголчуудын нэг юм давуу тал амар харагддаг байхгүй. Тэгэхээр хэрвээ ингээд хийжсэн туршлагатай ингээд өөрөө ингээд болчноо за нэг жоохон ч гэсэн хэлний асуудлаас бол айгүй их болж байгаа гэж бодож байна тэрийг. Тэгэхээр болчноо гэж бодож байгаа бол бидний мэргэжлийн хамгийн гоё юм нь зүгээр л бидний хэл гэхээс илүү бидний чадвар бидний өмнөөс ярьдаг учраас гэхдээ чадахгүй байсан ч гэсэн чадвар сайн биш байсан ч гэсэн би энэ чиглэлээр ингээ үнэхээр ажиллахыг хүсэж байна. Би энэ чиглэлд ингээ өөрийгөө харж байна. Энэнгээрээ ингэж энэ улсад одоо ингэж карьераа хөмөрөнө гэж ингэж ажил олгохтой яриад уулзах юм бол ямар ч газар авна. Ямар ч газар авна. Яа гэвэл би өөрөө нөгөө нэг ажил олгогч байсан хүний үүднээс одоо энэ газараа харж байгаа. Дээрээс нь манай захирал ингээд зар тавиал хүмүүс ирж уулзаал ингээд хажууд уулзж байгаа. Тэгэл ингээд ярилцж байгаа. Тэгэнгүүт манай захирлын яг ямар хөө бүлээгээд байна гэдг нь яг л тийм ирмэлцлэл чадвар хамаагүй. Чадвар гэхээс илүү ирмэлцлэл яг өөрийгөө юу гэж харж байна, энэ салбарт яаж төсөөлж юм, цаашдаа яа гэж бодож байна гэдэг хүмүүсийг л харж байгаа байхгүй. Түүнээс биш яг ингээд одоо юу гэдэг заавал чадвар нь сайн ийм өндөр гэж одоо хайрцаглагаас илүү яг хувь хүний дээр нэгэр чадна гэж зориглол ядаж нэг үйлдэл хийгээд ирээд уулзж байна гэдэг чинь тэр хүний хувьд яг Монголтой адилхан энэ Австралийн гоо сайхны зах зээл Монголтой адилхан яг хүний нөөцийн асуудалтай л гэдэг юм л. Монгол гоо сайхны салбарт хүний нөөцийн асуудал айгүй хэцүү байгаа байхгүй. Тэр бүр ингээд одоо юу гэдэг яг хүмүүсээ ингээд сургаал гайгүй болоод дөнгөж ажлын байран дээр гаргаал байж итл нөгөө хүн маань за би болчлоо гэж гараал хуваараа бизнес эрхлээл яваад өгдөг. Тэнгүүд энд бас яг адилхан байгаа байхгүй. Яг ингээд нэг хүнээ сургаал хөрхөн болгоод яг овоо ингээд үйлчлэгч аваад ингэж итл нөгөө хүн хуваараа ингээл өрөөндөө ч юм уу гэртээ энд бол бүр боломжийн ингээ гэртээ нэг өрөөндөө үйлчлэгээ авчдаг штэ. Тэгээд ингээд явцдаг болохоор яг асуудал нь адилхан байгаад байгаа Монголда. Тэгэхдээ зүгээр ажил олгогч нарт бүгдэнд нь асуудал нь яг сайхан яг энэ чиглэлээр ингээд ажиллах хүн бол хайж байгаа. Тэгэхээр яг эрэлт ихтэй амжсан. Тэгэхээр яг тийм баг зэрэг ойлголцоод ярьцдаг бол тухайн зүйлээ бас тодорхой хэмжээнд чаддаг байхад ингээд өөртөө ихтэй гадуур яваад ажил хайхын тулд боломж бол маш их байна л гэсэн үг юм шүү дээ. Яг яг ингээд жоохон ч гэсэн ойлголцдог бол би бол яг нөгөө англи хэлний ямар ч юугүй бах та
одоо юу гэдэг ярьж чадахгүй зүгээр ойлголцдог байхдаа л над руу шууд уцаар эхлээд ярилцлага авсан байхгүй юу. Тэгэнгүүт чинь уцны танаас юу ч ярьж чадахгүй ингээ гацаад тэгээд өнгөрсөн. Тэгсэн чинь дараа нь ингээд дахиад нэг юм ажлын ярилцлага. Тэгээд би яг тэгж үз. Хэрвээ намайг ажлын ярилцлаганд дутахгүй бол би өөрөө яваад очиж тийм илүү гэж бодчихсан байхгүй юу. Очиад уулзчих та би нөгөө нэг CV-г өгсөн яасан бол гэд бараг уцаар яриад одоо фейлдчлээ л гэж бодож. Угаасаа фейлдсэн байхгүй юу. Тэгээд намайг дараа сонсоход тэгсэн байлээ. Англи хэл нь муу юм аа гэж хэлсэн байлээ. Уцаар ирснийхаа дараа. Тэгээд би яг болохгүй бол за нэг очиод уулзъя даа гэж бодоо. Тэгээд манай гэрээс цагийн зайтай бас айгу хоол хоцорсон. Тэгээд за ер нь очиод уулзсан даа гэж бодчихсон чинь яг дахиад нэг ирээч гэдэг яг очиод уулзаад би чадраад харуулчих юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд яг нэг тийх боломж гараад тэгээд орсон байна. Тэгэхээр ер нь бол бууж өгч болохгүй. Очиж уулздаг юм лөө бодхий хайсан юм дээ шүү. Тэгэхээр нэр яг тийм шүү. Одоо миний үйлчлэлтэйг энэ манай хотод байдаг хүмсний салааны хүмүүс Вьетнам хүмүүс гэдэг байхгүй. Тэгээд бид нэр миний юу хэлж байгааг нэгдүгээрт ойлгодгүй нэг нь нөгөөдөө орчуулж өгдөг. Нэг хүнийхээ ямиг янзлж байхдаа наа чинь тийм юм хэлье, тийм мөнгө хэлье, тэд гэж хэлэгдэх байхгүй. Тэгсэн чинь би хийлэгдэг надад ямар ч асуудал байхгүй. А тэр хүн надад ярихгүй амын ярих нь надад хамаахгүй. Надад эсрэгээр ярихгүй байхдаа бас заримдаа их зүгээр юм. Тэгэхээр тэр бод хэлний асуудал биш байгаа байхгүй. Надад одоо ингэ бодоод надад ямар ч асуудал байгаагүй наа. Тэгээ гэртээ хумсаа боддог хүмүүс айгүйх байдаг. Одоо гэртээ ингэж багаасаа хумс сонирхдаг хүмүүс бас айгүйх одоо энд ингэ сургалтын суугаад ирсэн байдаг. Тийм хүмүүс хэрвээ эхлээд ингэж юу гэдэг за жоохон ч гэсэн туршлага хуримтлуулъя гэж байгаа бол зүгээр л нэг салаан дээр очиод уулзаал үзэл ороход тэрэн дээр бол чадвар шаардахгүй хэлж шаардахгүй бас авчин. Тэгээл тэгэж жоохон туршлага хуримтлуулж байгаа дараагийнхаа ямиг бодоод ингэ том газраа хайгаад ч юм уу те ингэж явж бас болно. Одоо манай ангиас ч гэсэн тэгэж орсон хүмүүс зөндөө одоо ингэ огт хүмсний талаар бас мэдгүй. Тэгэл яг ингээд нэг салонд очицоо тэгээ цалинч хөөрхөн дэр чинь яг л одоо цэвэрлэгээ үйлчлэгээ одоо юу гэдэг буудлын цэвэрлэгийн үйлчлэгээдтэй адилхан цалинд авч байгаа байхгүй. Гэтэ арай дэр чинь би энэ дамар арай л нэг юм тэгээ бас тустай юм аа юу гэх тий. А тэгээд за ингээд ажилд орчлоо. Тэгээ ажилд орсон чинь одоо Монголд одоо энийгээ заадаг байсан багш хүн юу мэдэрсэн бэ? Тэгээ яаж яваад виз авах уу? Тийм боломж чамд явж чадвараа харуулад ингэдэг байхгүй мэдээ. Тэгээд харуулж юу? Одоо болно болохоор юу болчихсон юм бэ? Виз нь татгалцсан ба. Тэгээ виз татгалцсан гэдэг чинь ажиллах хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тэр үедээ ажил олж нэгдүгээр ажил олоод хоёрдугаар бүр виз нь татгалцсан хүлээг давж авчихсан хүн спонсор виз авах одоо боломж үүснэ гэдэг нь өөрөө надад одоо ингэ сонсоход бол амар боломжгүй санагдаад байна. Тэгээ яг юу одоо боломж ийсч үү? Юу яасан? Яг тэр нөө зарна аль бие ясных тэрэн дээр чи ингээл ABN number одоо нөгөө team юмнууд гэдэг ингээ бичсэн байгаа байхгүй. Тэгээ надад угаасаа байхгүй. Би татгалцсан намайг яг тэрийг хэлэх юм бол авахгүй гэж мэдээд би тэр талаараа юу ч дуураагүй, юу ч хэлээгүй. Зүгээр л одоо ингээд очиод шалгуулаад тэгээд шалгасныхаа дараа за чамааг авъя барья гэдэг ингэнгүүт харин нөгөө надад харин ийм штэ гэдэг ингэ хэлж байгаа байхгүй юу. Би ч харин ингэ татгалцсан штэ яах вэ гэсэн чинь манаас болоо ерөөсөө нөгөө яг Австраlis салон болохоор хүнд нөгөө нэг юм кэшер цалин өгч үзэж байгаагүй салон. Айгуу сонио тийм байсан. Бүх юм хууль ёсны яг хууль ёсны дагуу явдаг газар. Тэгэнгүүтээ за тэгвэл яавал кэшер өгвөл зүгээрээ за тэгвэл ингэ тгий гэдэг ингээд боломжтой хувилбараа ярилцаад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр эхлээд ингээд би уулзааг байхдаа ч юм уу ингээд байхгүй гэж хэлсэн бол бас нэг өөрөөж магадгүй. Тэгээ угаасаа нэг чадварыг таньж мэдхээс өмнө за өөрчлөлөө манайх яахгүй гэх юм шүү дээ. Тий яг үнэ. Тэгээ жоохон айгаад байсан болохоор хэлээгүй ер нь бол нууж агаад тэр өмнөх такситын дээр ажил дээр ч гэсэн бид гисэн. Яг л бас ингээд хэлэхгүй байж байгаа л очиад за ямар ч хэлсэн ингээд болж байна авъя яаж ажиллах вэ гингүүт нь. Гэхдээ би ингээд ажиллах хэрэг байхгүй штэ ингээд миний виз юм байгаа штэ яах вэ? Бас кэшер өгч ирсэн. Тий тэгэнгүүт за тэгвэл бас яах вэ гэдгсэн тэр хүн болохоор бүр тэгсэн манад Австралид ер нь олон улсын хүмүүс байгаа. Олон улсын хүмүүс байгаа учраас визний асуудал бол маш их байдаг. Бид нар бол ийм юмыг ойлгоно гэж хэлсэн. Тэгээд за тэгвэл яах вэ хоёлаа гэж хэлээд тэр хүн бас угаасаа яг тэгж ажилладаг байгаа. Тэгэхээр ер нь кэшер ажилд аавна гэдэг чинь тэр ажил олгож байгаа хүмүүстэй ер нь хууль ус имиж авах сэтгүүлээж юм гэсэн үг. Тэгэхээр өөрөө үнэхээр сайн байсан болохоор тэр арга замыг сонгосон байх гэж би бодчихлоо юм л да. Яг одоо эрсдлүүлж байгаа гэсэн бидний зүгээс одоо яг хүмүүс тэгж бас эрсдлүүлсэж байгаа юм чинь бас хариуцлагатай байх гэдэг нэг юм бас оногдож байгаа юм тий. За тэгээд одоо ажилдаа юу байсан визэн татгалцсан байхдаа кэшер ажилд ороход болцсон байна тий. Тэнгүүд тэр визний одоо юу одоо спонсор авах саналыг одоо яаж
Тийм бодом. Нөө тэр чинь одоо ингээд яг анх тэр ажилд ороход тэр чинь бүтэн цагийн ажил хийж байгаа шүү дээ. Өглөө ажилдаа явчаад өдөр хичээлдээ яваад орой хичээлдээ яваад ер нь өглөө би данаа нэг гэрээс 6 гэж гарч яваад 11 12 гэж орчдөг ус. Тэгээд тэр чинь төрцөн ялах бийтэй ядарч байгаа. Тэгээд ажиллаж байгаа, сурж байгаа хүүхдээ харна аль ихнэрээ. Тэгээд тий хичээл нөгөө бага ингээд одоо нөгөө левел нь бага байхтай болоод яваадсэн чинь левел нь дээшлээд нөгөө EAP ч юм уу ингээд нөгөө левел нь ахаад ирсэн чинь шууд шантарч байгаа хгүй бүр ингээд даалгавар нь их болчихно шүү дээ. Тийм даалгавар их тэгээл ингээд бүр амар их ингээд ачаалчууд бүр ихсээ дээрэс нь манай багч намайг тэнд ажилд ороход 4 сараас 5 сар хүрчихсэн үед байхгүй юу. Тэгэхэд 4-5 сартаа болоод тэр чинь удахгүй нөгөө бор хоолнд орж байгаа шүү дээ. Тэгэл ингээд ер нь ачаал улам ихсээд ирсэн. Тэгэнгүүт би бүр яг ингээд шантарсан байхгүй юу. Тэгээд тэр өдөр би ерөөсөө амьдралдаа тэгэж шантарч байгаагаа хүнд ингээд одоо хилж ингээд зарлж үзээгүй. Тэгээд ингээд бүр үнэхээр бүр хэлхийг хүссэн юм шиг би бүр монголоорч бичээд англиарч бичээд орсон бохгүй юу. Нэг старын дээрээ яг ингээд шатрах гад яг мэдрэмжээ ирсэн. Ер нь яг тэгэж мэдрэмжээ би айгу хуваалцах дуртай яг старын дээрээ. Гэхдээ тэр нь ингээд яг тийм стар миний амьдрал дээр би яг старын дээр байж байгааг байхгүй. Тэгээд ингээд айгу урт юм. Монголоор ингэж ирээдл нь урт бичээд англиар ингээд ирээдл нь биччихээд тэгээд ингээд нэг юм яг тренд дотор ингээд бүр уйлах гад ингээд шантарсан явж байхдаа хийсэн байхгүй. Тэгэл ажил руугаа ороод өгсөн. Тэгсэн чинь захирал тэрийг харчаад за чиний старины талаар хоёулаа нэг ярилцъя гэдгсэн байхгүй юу. Тэгээд ажлын дараа захирал хумсаа бодуулъя гэд. Тэгээд захирлын хумсыг бодож өгч явахдаа би чи ярахгүй юу. Өмнө нь ерөөсөө тийм хэлээг байгаа шүү дээ. Тэр чинь ингээд одоо гэдэг ажил дээрээ бол надад юмаа суран сайжруулна. Ингээд сурах юм амар их харагдаж байгаа байхгүй. Тэрнээс тэгэл чаднаа болгоно гэл ингээд хичээж исэн. Тэгэнгүүт ингээд яг шадраад ирэнгүүт тэгэл ярилцаад үзэхдээ би яг бүгдийг хэлж байгаа байхгүй. Түнш би ажилд орчоод би хүүхэдтэй би ийм гээд ингээд байвал хүний өмнөөс хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг би ерөөсөө тийм ажлынхандаа ч юм уу хүнд хэлж байгаа тийш дээ түүштэй. Тэгэл яг тэгээд байсан чинь ярилцсанаа гээл тэгэл хумс янзлахтай хоёулахнаас сууж захтай ярилцаал тэгсэн чинь бэлж байгаа байхгүй. Яг ингээд манай визний нөхцөл ингэсэн чинь яг ингээд ажил тал дээр бол яг ийм байна хэцүү байна. Тэгээ одоо би бүр яг ингээд шантраад бүр үнэхээр шантарч ин би бүр ингээд бууж өгөх гээд байна. Тэгээд яг хөө гэхдээ энэ мэдрэмж ингээд удаа үргэлжлэхгүй л ахал та гэхдээ л ингээд одоогоор л яг тийм байна. Тэгээд ингэсэн хэлсэн чинь захирлсан. Би чамайг спонсорлж ил даа. Тэгвэл яаж болохоор вэ? Ямар гаргалгаа байж болохоор вэ? Тэгвэл яахаар вэ? Би ерөөсөө спонсор өмнө өгч үзээгүй гэж байгаа байхгүй манай. Спонсор гэдэг нь болохоор ажлын виз зүгээр спонсорын виз өгч үзээгүй. Тэгээд манай энэ хумсны мэрэгжилчин спонсор дээр байхгүй гэж магадгүй. Байдг нь одоо юу вэ? Мейкап байна уу? Ус байна уу? Эсвэл одоо манай актин дээр багш гэдэг оронтойгоор авч үлдэж болох нь. Яг аль нөхцөл нь боломжтой байна хоёулаас судлаа. Хөлжтэй зүгээр хүн амнаас асууж судлаа. Тэгээд ямар ч хэлсэн энэ дээр ингээд нэг гаргалгаа бодож олъё гэж хэлсэн. Тэгэл тэр арай чи бүр ингээд дүүрээ явшаа. Тэг яг нэг хүнд яг ингээд тайлбарлаад яг ингээд нэг хүнтэй нэг ярилцдаг шүү дээ. Яг ихнээсээ ингээд үнэхээр яг юм байна одоо харин яад юм байгаа гингүүд ингээд амар сайн ойлгоод дэмжиж ер нь австрал хүмүүсийг би тэгж анзаараад байгаа. Ингээд яг л үнэн шалтгаанаараа яг үнэнгээрээ байгаад ах юм бол яг тэрийг ингээд ойлгож чаддаг, ойлгох гэж хичээдэг. Тэгээд ингээд тусалж дэмжихийг бас аюу тийм хүсдэг. Гэхдээ яг одоо гэж харж байгаа. Өнгөд бол тийм шүү дээ. Яг миний харж байгаагаар та хичээнд тэгээ зүтгэлтэй маш их ингээд struggle одоо ингээд хэцүү замыг туулж байгаа ч гэсэн хувийн асуудал бол хувийн асуудал, ажил бол ажил гэдэг ойлгодог ийм хүнтэй хамтарч ажиллах хүсдэг байхгүй. Тэгэхгүй ингээд бүх юм хонж утаад байдаг бол бид нар өөрсдөө ч ажиллах дурггүй байна. Тэгэхээр анзаархад нөгөө монгол хүмүүс манайг энэ сайн ялгаж чадчихгүй тийм ялгаж суртал бас нэлээд хугацаа шаардлагатай шаарддаг тийм энэ бол миний амьдрал энэ бол миний хариуцлага энэ хүнд ямар шам тийм ажил бол ажил энэ хүнд би ямар үр дүн гаргаж ажиллаж өгнө гэж бодсон би гэр орны асуудлаас үл хамааран би тэрийг зохицуулах нь миний үүрэг ажил олгогчны эсэргээрээ одоо юу гэдэг бизнес бол бизнес амьдрал бол амьдрал гэдэг айл ялрын маш сайн салгадаг тийм
Австрали хүмүүс бол тэр үнэхээр гаргуу цай. Яг тэгсэн баг. Би яг тэрийг ярилцахад чинь би маань ажилд ороод 3 дахь сар дээр л явчихсан байхгүй юу. Дөнгөж ороод удаагүй 3 дахь сар дээр явчихсан. Тэгээд яг тэр 3 сарын хугацаанд нөгөө нэг багш, нөгөө нэг Монголд ингээд өөрийн салаа малаантай ингээ хөөрхөн би чинь яг ингээд одоо юу гэдэг одоо манай ажлын хүртэл гайхах. Хүү чамд ийм байсан юм уу? Чи ийм байсан юм уу гэдэг ингээд Instagram-аар хаштай ч үгүй гайхах. Тэгээ баг чи энд юу хийж яваа гэдэг заяа. Тэгээ тийм байсан хүн чинь ингээд очингуут чинь би шууд бүх эгоогоо гаргаж хайхуулж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор би ингээд тэнд тэр салаанд би ийм шít би тийм шít гэдээ амаараа яриад байгаа чинь тэрчтэй. Тэгээд би тэнд ингээд юу ч дуурахгүй яаж ч ингээд ярих гэхээр яг нөгөө унган австралчууд болохоор яг нөгөө австрал хэлээрээ ингээд яг австралаараа ингээд австралийн англиараа ярьцдаг хоорондоо тэнгууд ингээд нөгөө жоохон ойлгоод байсан чи бүр байхгүй штэ тэнцээч ороод тэгээд нэгдүгээрт ойлгохгүй тэгээд яг би бүр яг тэгж харж байсан маань өмнө ингээд Монголд байхад салаан дээр шинэ ажилдаа орж ирэл ажилдаа ингээд дагалдуулахад ингээд дөнгөж хумс сурж байгаа хүмүүс ингээд дулна ингээд суучаад чимээгүй ингээд юмаа хийгээл тэгэл ингээд хүнтэйгээ сайн яар гэж би очиж айгүй хэлдэг заа хүнтэйгээ сайн яар хүнийхээ аимыг асуу ингэж яар тэгэж яар гэл ингэж зөвлөдөг тэр чи би яг нөгөө нэг би яг тийм болсон заа тэгээ тэр мэдрэмж нь гэхдээ надад амар гоё яагаад гэвэл би ерөөсөө энийг 10 жил мэдрээгүй байхгүй анх хумс сурж байхдаа энэ филингийг авчихсан тэгсэн чинь бүр ингээд Монголд байхдаа бол би өстө дэлхийн хаанч очиод ажилласан өстө бараг би бол чадна гэж боддог байсан чинь яг ингээд өөр орчинд өөр хүрээл дээрэс нь ингээд Монгол орж ирсэн үйлчлүүлэгчдэр би ингээд хонсын хийгээл тэр чинь монголоор ярьж байгаа авчраас ингээд зөвлөмжийн нөгөөл гаргахад тэр хүний гарч байгаа сэтгэл ханамжныг өөр тэнгууд энд би яаж хичээгээд нөгөө ярьж чадахгүй болохоор ингээд за юмаа сайлий хумсын л гоё болохыг гээд нөгөө чадвараараа хийн штэ тий тэгэнгүүт нөгөө хүмүүс нь бас таалагдахгүй ягаад гэвэл австрал хүмүүсийн энэ австралийн хүсдэг гоё юу гоё юм гэдэг өөр тэгэнгүүт надад бүх юм сурах шаардлагатай болж бүх юмыг сурах шаардлагатай тэгэл энэ хүмүүсийг ойлгох юу гоё гэдэг яагаад ингэдэг юу нь таалагдаад байна гэл ингээл тэгэл ажиглал ингээл яг бүр нэг юм шинээр хумсарч байгаа юм шиг. Гэхдээ яг шивээр сурч байгаа хүнийг бодвол арай нөгөө туршлага байгаа учраас нөгөө харах өнцг нь арай өөрөөр хараад байгаа. Ингээд энэ тэгээд энэ гэж ингэж хараад хэцүүлж хараад хэмжээний ойлгох юу хүсэж байгаа хүсэл сонирхлыг ойлгох нь чухал байгаа үйлчлүүлэгчнэр. Монгол хүмүүсийн хүсэл сонирхол, Америк хүмүүсийн хүсэл сонирхол, австралиудын хүсэл сонирхол. Яг үнэ би наадхан дээр ч амар ойлгож авсан юм хэлмээр санагдчихна. Нөгөө одоо ингээд энд ажиллаж байхад одоо Монгол хүмүүс илүү Аз хүмүүс ч илүү ингээд авчихсан гэдэг. Ажил цалин нэмэлттэй. Миний арга барил ийм юм бос учраас та миний цалин нэмэгдүүлээч гэдэг юм бо тийм. Тэгтэл энэ Азийн хүмүүс болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр би ийм энэ хугацаанд ингээд сайжруулсан. Би ийм ингэж хийж чаддаг болсон ч гэдэг юм. Ингэж байгаа юм шиг надад ялгаа нь харагдчихсан байхгүй. Ажиллаж хахад би 2-3 ажил хийжсэн. Тэгээд тэн дээрээс ингэж би ингэж юм байна. Дээрс нь ингээд хүний биетэй хамаагүй хүрээдэг байсан. Тэгэж болохгүй юм байж гэдэг. Соёлын ялгаанууд амар хэцүү байдаг гэсэн надад л тийм. Тэгэхээр тэн дээр бас ингээд амар анхаармаар юм байна. Тэгээд ирэх юм бол тэн дээр бас анхаараараа хувийн асуудлын хоёр маш сайн ялгардаг үнээр авчуултыг өргүүлж хүсдэг. Тийм. Яг тэгэж харсан. Тийм. Тэгэхээр чинь одоо болохоор виз рүүгээ орчих. Тэгээ хамтдаа эйжент хуульч энтертэй холбоо байж гисэн юм шүү дээ. Тэгэхээр одоо виз авахд ямар шалгуур өгдөг? Жишээлбэл миний мэдх юм бол нөгөө визэн чинь спонсор өгдөг мэрэгчлүүдийн жагсаалт гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр жагсаалтанд гэж хумц янзалдаг ч юм одоо nail artist гэдэг юм уу те тэр мөр нь байдгийн юм уу те тэр талаар жоох. Тийм хуульч яг хуучин нөгөө анх эрэхтэй бүртгүүлсэн агенттай хэлсэн чинь тэдний хуульч нь байсан хятад хуульч байсан тэгэл холбож өгвөл хуульчтай нь шууд нөгөө захирал хэдрээгээ онлайнаар уулзалт тоглоод би өөрөө очиад уулзаж байгаа байхгүй. Тэгээд яг хамт ингээд процесст нь одоо тэр хүмүүс манай захирал хэдэр чинь анх удаага спонсор виз өгч байгаа. Тэгэнгүүт би ч гэсэн бас анх удаага авах гэж байгаа. Тэгэнгүүт ингээд тэр хуульчаас ингээд мэдээлэл авчихсан. Тэгэнгүүт юу юм бэлээ? Яг энэ гоо сайхан талдаа, beauty талдаа, makeup чиглэлээр тэгээд ус hairdresser чиглэлээр спонсор виз гэж. Makeup hairdresser буюу үсч нүүр боддог гоо сайхан шүү. Нүүр боддог makeup ч л хийж байгаа. Зөвхөн нүүр бодлын хийж байгаа бах тий. Ус нүрээр бол яг ингээд спонсор авдаг
одоо авдаг хэрэгцээтэй болно шүү дээ Австралид. Тийм. Гэхдээ яг хөө ингээд одоо яг ийм хумсны чиглэлээр хараа бол ингээд чиний сертификат юмнууд чинь ингээд BT-гээр одоо нөгөө олон улсын тэмцээн ороод ийм нөгөө BT Expo, BT competition ингээд BT гэдэг нөгөө миний сертификатууд дээр тийм юм намдаа BT гэж байсан учраас тэр нь за чамд энэ юу руу оруулах боломж байгаа юм даа гэд чамайг спонсор тэр нөгөө тэр бүлэгт нь одоо тэр лист нь байгаа юу руу оруулчихж байгаа юм биш үү? Мекап гэдэг зүйл нь оруулчихж байгаа юм. За. Процесс яг нөгөө өмсгөний чиглэлээр байхгүй мө тий. Тэгэхээр өөр ингэж судлаад хуульчтай яг мэрэгжлийн хүнтэй уулзах юм бол гаргалгаанууд гардаг бахан. За энэ ингэж байгаа юм чинь ингэхгүй юм байна. Эсвэл хин нэгнээс ярихаасаа илүү заавал мэрэгжлийн хүн дээр уулзах. Давуу тал нь юм байдаг бахна шүү дээ янаха. Аргалаа хэлээд өгч тийм шүү дээ. Энэ 100% тэр нэг ч байхгүйсэн ч гэсэн энийг жоохон хөрвүүлээр дөнгөх боломж юу байна. Дээрээс нь өөрчлөн байгаа ямар материал үү те. Тэр гэрчилгээ одоо сертификат энэ төр чинь дээр нь ямар үг бичсэн байв гэх мэт хэрэг. Тийм шүү дээ. Хуульч нэг за биерүүлээд биервш. Биерүүл хэлэх тийм юм байна шүү дээ. Одоо тэр нөгөө яг юм BT салбартаа одоо ийм хуульч ч юм уу ийм юу яадаг хүмүүс одоо виз өгдөг одоо иймэрхүү офисын чиглэлийн ажилтан хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс угаасаа ингээд цааш нь энэ BT дотроо хумсаа хийх гэдэг нөө юуг нь яах гэдэг гэж угаасаа тэгж ухад судлахгүй юм байлээ. Манай хуульч бол би бол яг та нарын яг хумс гэдэг яг яагаад байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Гэхдээ ерөнхийдөө л яг гоо сайхандаа л ороод байна тийм үү гэдэг яг ингэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд одоо тэр хуульчтай л адилхан тэр ч одоо яг тэр чиглэлээр аюу олон жил ажилласан байж яг л ингээд ерөнхийд яриад байгаа шиг би тэгж харсан байхгүй. Ер нь бас яг ингээд энэ чиглэлийн хүмүүс чинь нэрэл манай яг энэ гоо сайхны салбар дотор ороод ирэнгүүт амар олон салаа болчихж байгаа шүү дээ. Одоо хүн шивээс сормоос одоо юу гэдэг ингээд олон салаа болчихж яг энийг бүр юм specific бүр ингээд тийм ингээд ухаж шалгахгүйгээр ерөнхийдж аюу ингээд тийм угаасаа хэрэгцээтэй байгаа учраас ерөөхдөө одоо болохоор нөгөө Австралийн юу чинь виз чинь бол одоо оюутан гэхээс илүү нэлээ тийм чадвартай хүмүүсийг ажилч юм мундаг хүмүүсийг авч үлдэхийг хүсэж байгаа юм шиг байна. За илүү авсан. Оюутны одоо борлуулаад өөсөндөө хүмүүсийн оюутны визийг татгалцсан байгаа. Тэр тон манайх хийсэн байна. Танк өөрөө өгч. Хайчраад гэсэн юм шиг. Тэ чи энэ гомсороо тахгүй да. Энд юу хийж байгаа юм шиг. Гэтэ нэг талдаа нөгөө бас Аз болсон юм шүү. Тэгсээ одоо тэгэл эрснээс хойш бүр аюух тийм Азтай одоо хэцүү амар хэцүүсэн. Амар хэцүү. Одоо ингээд миний амьдралтаа туулж өнгөрүүлсэн хамгийн хурдан нэг жил өнгөрчихөж байгаа байхгүй юу? Бүр ингээд энэ жилийн хооронд ингээд ерөөсөө за дараа сар тэгнэ гэсэн ямар ч нөгөө төлөвлөгөө гаргах юм байхгүй. За. Мэдгүй одоо ямар сан ингээд ажил дээр манай ажлынх ингээд 3 сараар календарыг нээдэг. 3 сараар ингээд одоо цагийн бичээд хүмүүс 3 сараар цагийг авчдаг байхгүй юу? Тэгсэн чинь минийхийг нээх гэхээр би цагаа өгсөв шүү дээ тий. Тэгэл яах мэдгүй. Яг нөгөө визнес шалтгаалах гээд за яг тэрнээс хариу ирчүүл би энэнийг өгье. Ингэчүүл би тэрийг өгье. Сургуулийн амралтаар бол ингээ гэдэг ингээд ерөөсөө яг ингээд ямар ч юм урт хугацаанд нь төлөвлөх боломж ерөөсөө байхгүй тий. Ингээд салгидаад яхаа тэрийг бол ингээд айгуусаа ойлгоол явж байсан л дээ альчгүй ингээд ажил бол тэрийг ойлгоол. Тэгчээд одоо тэр лист нь байна нөгөө чамайг тэр англи руу оруулчлаа. Тэр англид оруулсны дараа чамаас юу шаардсан? За тэгвэл чи та энэ англид орчих юм байна. Окей та энд ороод ингээд виз мэдүүлж болох юм байна. Тэгвэл танаас одоо юу нэгхий? Танай компаниас юу нэгч? Юу юм бэ лээ? Одоо яг ийм 3 шалгуур спонсор авахд 3 үе шатыг давна гэж байгаа байхгүй. За нэгдүгээр үе шат нь болохоор компани одоо тэр нөгөө спонсорын аппликейшн компани нь одоо бүгшин гэж байгаа байхгүй. Тэр нь бол нэг ойролцоогоор 1 сарын хугацаанд болдог гэж байгаа. Энэ нөгөө компани одоо спонсор өгж байгаа учраас тэр компани засгийн газраас зөвшөөрөл авах. Тэр үйл явцыг. Бүх юм нь хууль ёсны дагуу нэг татвараад үлдэх үнэтэй шалгадаг багтаа тийм. Одоо хэрвээ гэхдээ нөгөө нэг бүр Монгол хүн ч өөрөө компаниар авч иж болно шүү дээ. Тэ өөрөө компани нэгээд ч юм ингээд тэг хийм болвол нөгөө одоо тэр юуг нь ингээд шалгаж байгаа л шаардлагуудыг харж байгаа л шалгаж байгаа л за яг одоо хуульч нь бол чиглүүлж өгөх юм байна гэж ойлгосон. Яг тэгвэл танаа дээр ийм одоо манай захирлуудтай тэгж байгаа байхгүй. Та нар одоо энийгээ ингээд бүрдүүлчих энэ вебсайт дээр ийм мэдээлэл тавьчих ингэж тэг гэдэг зөвлөгөөг нэг. Одоо эхлээд нөгөө нэг ийм ажилтнанд яагаа авахын тулд гэдгийг цуглахын нөгөө нэг
зар байршуулсан байх хэрэгтэй байхгүй тийм. Тийм. За эхнийх нь бол яг тэр нөгөө ингээд компанийнхаа шаардлага хангах нь яг за энэ компани шаардлага хангах юм байна гэж өөрөө шаардлага хангах юм байна гэдэг тэр сертификата юм уу юугаа чинь тэрийг ингээд бүртгэлээ илгэчих юм бол хоёр дахь нь тэр nomination гэдэг үе орж байгаа. Nomination гэдэг нь болохоор одоо ингээд сонгон шалгаруулалт энэ хүн ингээд манайд үнэхээр хэрэгтэй байна гэдгээд одоо юм баталгаажуулах баримттай одоо баталгаажуулахын тулд тэр онлайн дээр л оруулах гэсэн үг шүү дээ. Ингээд зараа тавьдаг хүмүүс ингээ яг хайж байгаа. Энэ процесс нь 6 сар үргэлжлэнэ гэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр давхар ингээд одоо компани зүгээс шаардлагатай бичиг баримтуудаа ингээд бүртгүүлээд явна. Тэгээд ингээд энэ nomination-ы юун дээр 6 сар хавцаа ингэж байх хэвээр. Тэгээд энэний дараа 3 дахь шат нь буюу яг нөгөө одоо sponsor visa apply дах үе гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг миний хувьд татгалцсан. Виз татгалцсан байсан учраас bridge visa-тайгаа учраас яг тэр visa apply дах үедээ заавал хэлээр гарна. Хэлээр гарч иж намайг хэлээр гарангууд хэлийн гадна ангууд миний визийг apply дах хэрэгтэй. Нэхгүй бол визний зөрчил үүсэж байгаа гэдэг байхгүй. Эндээс өчх юм бол одоо тийш дээ нөгөө гадаадаас хүн хайж ийн гэжсэн гинт эндээс спонсор ороод ирэх юм бол болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоо шууд гаднаас спонсор виза ирж байгаа. Ирж байгаа юм шигээр лавж байгаа гэсэн үг. Жүжигээд байгаа юм биш үү? Ер нь спонсор чинь team виз юм байна гэж ойлгоод байгаа. Ингээд гаднаас ийм ажиллах боловсон хүчнээ тэгэхээр Монголд байгаа хүмүүс бүр их боломжтой байна. Яг үнэ. Яг эндээс бас хүмүүс авдаг. Авах процесс нь бол яг ийм байгаа байхгүй. Яг ингэж одоо минийх татгалцсан учраас би хэлээр гарна гэж байгаа болохоос биш. Татгалцаагүй одоо оюутны визтэйс бол эндээсээ ч ингээ өөрчлөлт явчих боломжтой байгаа байхгүй. Тий. Тэг яг миний нөхцөл энэ чинь тэгээд яг ийм ямиг одоо ийм визний юмнуудыг яг мэрэгчлийн хууль чөнөөс нь асуухгүй болол яг нэг юм жижиг юм гарч ирж байгаа гэдэг. Одоо яг apply дах үедээ татгалцсан визтэйгаа учраас чи хэлээр гарах хэрэгтэй гэдэг ингээд яг надад зориулсан нэг зөвлөгөө байгаа даа шүү дээ энэ чинь. Тэгвэл энэ хүн болгонд таарна гэсэн үг биш шүү дээ. Тий. Хэлний онооны шалгуур хэл IELTS-ийн 5 оноо. 5 оноо бол бүр хамгийн бага гэж айгу олон хүнээс сонссон. Тэгээд 5 бол гайхаад дэгнэс дээш байвал. Тийм. Гэхдээ яг энэ гоо сайхны тэр чинь нөгөө энэ sponsor visa чинь юу ямар ажлаасаа шалтгаалж хэлний төвшин өөр байд юм шиг байлээ. Тэгээ манай хуульчлал авдаг хэлэхдээ надад бол чиний энэ дээр бол чамд хэлний IELTS-ийн 5 оноо байхад хангалттай гэж хэлсэн. Тэгээ мэрэгчлээс хамаарх нь шүү дээ. юм шиг байлаа. Ишээ хүнтэй ярих ёстой тийм ажил бол өндөр шаардлагатай байгаа юм байна. За тэгээд дараагийнх нь юу гэсэн юм бэ шүү? Тэгээд одоо хүлээж байгаа. Тий, одоо ингэж хүлээж байгаа. Тийм үү. Одоо ингээд яг нэг цаас орж би. Одоо чи тоо чам зориулсан дуу юм шиг. За тэгээд энэ донд одоо Америк travel болж байсан юун дээр анхаараарай хүмүүс ингэжсэн чиний background чи юу байв энэ хүртэл энэ боломжийг хатгаж авах чиний одоо тэр өнгөрсөн түүх чи юу байв гэж сонирхмаар байхгүй. Шууд нэг сарын дотор сураал амар мундаграал тэгэл тэрийг авчихсан гэж бодохгүй байна л да спонсор виза тий. Яг байна. Яг өмнө нь бол би Америкт анх нэг 2 жил хагас байсан. Нөхөртөөгөө бас хүүхдтэйгээ тэгэхэд манай ганцхан том охин байсан. Тэгээд Америкт байх хугацаанд би яг хүмүүсийн гаргадаг алдааг гаргачихсан байхгүй. Тэрний юм гэхээр ингээд яг монголчуудынхаа хүрээлэлтэй тийм намайг тойроод айгүй гоё хүрээлэлсэн. Амар гоё хүмүүс, айгүй сайн хүмүүстэй таарсан. Тэгэл тэр хүмүүсийнхаа тус дэмэнд дэмжлэгэнд бүр айгүй сайхан ингээд ажиллаа хийгээл. Тийм бүр нийтийн төвлөр байгаа юм шиг ингээд юмнуудаа нөгөө хэдэн зохицуулж өгöd гэсэн юм. Тийм одоо нийтийн төврөөч явахгүй ингээд ажлынхаа захирлын хажуудын байранд амьдардаг манай захирал битээрс байр болоод өгсөн. Тэгэл одоо тэр байранд битээр ингээд амьдрал өглөө ажилдаа хамт гарч явбал орой машинд суугаад хүрээд ирнэ. Ерөөсөө ингээл нэг юм нийгмийн амьдрал боломжгүй. Тий. Тэгэл зүгээр л ингээд сайхан. Тэгээд ингээл ажил дээр нэг юм хідэн өгнүүдэд цээжилж байгаа. Яг хэрэгтэй өгнүүдэд. Тэгэл ингээл хэрэгтэй өгнүүдэд цээжилтэл тэгэл яг тэдрээгээ ашиглаад бүр ингээд нэг жоохон мэдгүй бараад ирэнгүүт али мөндөгөө али жакихчээ гэдэг ингээд нөгөө яг ингээд хажууд бэлэн битүү монголчууд 17-8 монголчууд ажилладаг заяа. Маа салаач бүр амар олон монголчууд ажилладаг. Тэгэл алийг хинэ али тэрэ гэхэд ингээд яг бүгд хажууд болохоор аюу монгол гэдэг монгол газар юм шүү дээ. Чи одоо үдгүй тийм болох уу? Тэгээд яг тийм байсан. Тэгээд яг тэр үедээ бол би аюу сайхан л амьдарч байсан. Сайхан л ингээд одоо боломж мөнгө төгрөгтөө тий ингээд аюу сайхан ажиллаа. Тэгээд яг хаа тэндээсээ Монгол руу буцаад Монголдо одоо Америкт яг ингээд үлдэх гэхээр яг нэг
харлаж ч юм уу нөгөө бичгээр мөрдүүлж үлдэх гэсэн байхгүй. Тэгвэл битээр нас жоохон байсан. Тэнгүүд за Монголд чадхаасаа чадахгүй нүрслээ хоёлаа хичээгээд үзээ. Бүр болохгүй бол манай хүү одоо энд төрсэн чинь манай хүү бас Америкт төрсэн. Тэгээд хүү энд төрсэн чинь хүүгээ 16 нас хүрэхэд бид нар буцаад ирж болох юм жоо хоёлаа чадхаасаа чадахгүй хүртлээ хичээгээд Монгол руугаа шийдээ явцсан байхгүй. Тэгэл яг Монголд очиод ингээл хамсараа ингээд ажиллаад ингэж хахад надаа хамгийн олон гарч ирсэн харамслууд айгүйх гарч ирсэн. Ямар харамсал байсан гэхээр Монголын яг ингээл салбарт ажиллаад явхад нөгөө нэг хумсараа ингээл өдөртөө нэг $200 хөнгөө олдог байсан хүн чинь очиод бүтэн нэг жил би цалингийн бараа харж үзээгүй хэд ажиллажсэн ингээ хэдэг байгаа. Америкт дөнгөж сурж байгаа мөртлөө цалин аваад болоод идэг гэснээр хэрнээ Монгол орчингуудаа нэг жил чи ерөөсөө туршлагатай мөртлөө цалин авч удаа шүү дээ. Туршлагатай байсан ч Монголын яг энэ гоос анхны салбар аюул хэцүүс нөгөө нэг үнэлгээ багтай, үнэлэмж багтай. Дээрэс нь ингээд нөгөө үнэлэмж гэдэг нь одоо нөгөө хүмүүсээ ажилтнуудаа үнэлэх үнэлэмж одоо хүмүүсээ чадварыг үнэлэх үнэлэмж багтай. Тэр нь аюул хэцүү. Тэгэл за би зүгээр чадвараа сайжруулах юм чинь л гэж бодож исэн. Тухайд бол миний яг ингээд чадвараа сайжруулъя л гэдэг ганц зорилго байсан. Тэгээ тийм болохоор ингээд жилч гисэн ингээд өстө манай нөхөр бол аюул сайн дэмждэг байсан бол та яг нөхрийнхөө буйнд бол ер нь аюул сайн хоббигоо өөрчилж хөгжүүлсэн. Тэгээд яг тэр хугацаанд нөгөө гарч ирж байгаа харамслууд нь юу байсан гэхээр би Америкт тахта хэлээ сайжруулахгүй яв та. Ингээд нэг ч ихсэн Америк найзтай байхгүй яв та. Тэгээд нэг ч ихсэн гадаад салонд ажиллаж үзэхгүй яв та. Ингээд өөрийгөө нэг өгөр хэлээд өөрийгөө зовоохгүй яв. Дандаа биеийн амраа харсан байна. Дандаа комфорт зонд байсан байна. Яг үнэ. Тэгээд тентхийн нийгэм нь юу юм бол гэд ингээд очсныхоо дараа ингээд ботхоор ерөөсөө нийгмээ ч ойлгож амжаагүй, хоёрын царилын ч ойлгоогүй зүгээр л яг ингээд монголчууд өнөө амьдарч байгаад ирсэн. Одоо нөгөө нэг монгол салбан ажиллаад монголчуудаа ингээд байгаад байна гэж би яг өөрөө тийм байсан байхгүй юу? Яг тийм байх та. Тэгээд тэгж Монголд байхдаа айгүй харамсчихсан болохоор наашаагаа энд ирэхдээ бүр ирэхээсээ өмнө нөхөртөө ярилцаад шийдтсэнс. За хараа хоёлаа одоо хоёлаа өстө жинхэнэ юу ч байсан өөрсдөө хоёлаа хичээн шүү. Юу ч байсан чадахгүй юм байвал хоёлаа одоо өстө чадах хүртэл хичээгээд үзье. Болохоос нь болохгүй хүртэл хичээгээд үзье. Өөрсдөө бүх юмаа бүртгүүлээгээл яг тэгэл шийдэл ирсэн бит хоёрын хилч нөгөө Америкт байхдаа сайжруулаагүй байсан. Олигтойч сайжраагүй. Манай нөхөр мөхөрч хичээл мичээлээ бүр айгүй хэцүү төгссөн шүү дээ. Нөхрөө яг төгсөж байгаа үед нь манай хоёр дахь хүүхэд төржсэн. Тэгээд яг намайг төрөөд 3 хоногийн дараа илүү дээ нөхрийн хонхны баяр яваад болоод манай нөхөр томьёогоо дагуулад хоёлоо хонхны баяр дээр очиж зураг авахулж явсан. Би ч очиж чадаагүй бүр тэр 3 хүн дипломоч бичсэн. Тэгээд өөрөө ч бичээгүй бүр ангийнхныхаа хамт олонныхоо дэмжлэгтэйгээр тэр чинь бичиж байгаа байхгүй тэр ингээрээ бичсэн. Өөр хүүхдүүдтэйгээ энэ чинь дахиад нэг хүүхд гаргана гэдэг чинь тэр чинь хэцүү шүү дээ. Тэгэл мэдээж өндөг өртөгтэй газар амьдарч байгаа. Тэгээд яг нөгөө нэг тийм байсан болохоор битэрийн хилч сайн байгаагүй. Тэгэл энд ирэхдээ хоёлаа шийдсэн ирсэн болохоор ч тэгсэн үү. Битэрийн хил аюу хурдан сайжирсан. Бүр яг тэр шийдвэр гаргаснаас болж байгаа болов уу гэж би бол бодсон. Яг тэр шийдсэн байсан болохоор л ингээл за болчих тэгээд гээл ингээл яаж игээл орчуулагч аваад тэгэл ингээл ямар нэгэн байдлаар ингээд нэг юм харилцаанд ороо хин нэгний гоохгүй гуйхаар л гамт яг Америкт байсан шиг тэгээ гуйж болохоор тэг хүнийг ингээл гуугаа туслаад өгөх юм хүмүүс хажуу зөндөө байгаа. Гэхдээ ингээд тийхгүй би шийдсэн байсан болохоор яг тэгэж өөрсдөө оролдож явсаар хагаад бит хоёр аюу болно. Аюу хэл хурдан сайжрж харж байгаа. Дээрээс нь ингээд бас яг юм боломжууд бас гаргаж ирсэн бас яг тэр шийдвэр гаргаснаас аюу холбоотой болоо гэж тэгэхээр ерөөдөө өөрийгөө нэлээ амраад бодохгүй хүнээс тусламж авахгүй өөрөө үзээд авдгийг гэсэн бодолтой ирэх юм бол таныг тэгэл шагналын ингээд том болоод ирэх юм шүү дээ. Тэгээл ингээд биений амрыг хараагүй шүү дээ юусоо тий. Цалин мөнгөч гэхгүйгээр би энэ масаа хийгээд үзье. Би өөрөө хүссэн юм хийнэ гэж тэр нь тэгэл ямар нэг сайн халуу иждэг те ямар нэг том гэхгүйгээр. Тэгэхээр бүр одоо залуугийн асуудаас авч байгаа юм шүү заа. Угаасаа ийм одоо хомс саналдаг ийм ирэлтээр сорсон юм уу яг одоо их сургууль фурсан ч юм тэр мэрэгчлээ ямар мэрэгчлээ. Би болохоор бүжгийн багш мэрэгчлэр сурчсан. Тэгээд мэрэгчлэр бол ерөөсөө ажиллаагүй. Тэгээд анх дуртай зүйлээ хөөн манай ээж аваа айгуу тийм намайг чөлөөтэй байлгадаг байсан юм шиг байгаа. Одоо ингээд бодоход айгуу өөрийн хооронд ингээд би бүжгийн ангид орлоо гингүүт нь тэгээд миний охин гэл. Тэгэл ингээд ерөөсөө намайг хориогүй. Тэгээд бүжгийн ангид ороод тэгээд
бүжгийн анги яг төгсөөгүй л дээ. Гэхдээ ингээд бүжгийн анги яг ингээд мэрэгчлэрээ ч юм уу бүжгээрээ амьдрэх гэхээр яг араас нь ингээд хүүхд гаргацсан яг ингээд боломжгүй ингээд холтцсон. Тэгэл яг цааш нь бүжгээрээ надад ямар ч ирээдүй харагдахгүйс байхгүй нөгөө ганц дуртай ямаараа амьдралаа болгоно гэж шийдсэн байсан чинь ямар ч ирээдүй байхгүй. Тэгэл за ямар нэгэн ажил хий да юу хийх үү гэж гоо сайханч майханч хийгээл ингээд ер нь нэг юм гоо сайхны салбараас нэг холтойг уудсан байгаа байхгүй. Тийм ойлгол юм биш. Гоо сайхан юм массаж хийдэг нэг юм хятад юуны сургалтанд суугаад хятад багштай хятад сургалтанд нэг ээж нэг юм олж ирээл энд суугаад үзгээл суугаал тэгэл яасан чи би яг гоо сайхны төрлийн хүн биш юм бэл. Яг би хүнтэй ярих дуртай. Яриад төрч юм баггүй юу. Тэгвэл гоо сайхан чинь хүн унтчихт яриад дэж болохгүй шүү дээ. Хүний толгой дээр олон юм яриад дэж болохгүй шүү дээ. Тэгэл нөгөө хүн угаасаа ингээл массаж хийгээл эхлэхээр шууд унтаал хорхишаал эхлэнгүүд би өөрөө яг дээр нь яг ингээд нэг юм нойрмоглоод бүр ингээд яг миний яг тайпын ажил бишээс ахгүй. Тэгээд тэрийг хийж агаад тэгээд юу хийх үү гэд ингэчихсэн. Тэгээд яг Америк явж таарсан. Тэгэл Америкт очиад хүн болгоо хумс хийж ингээл тэгсэн. Тэгэл хумсыг хийсэн. Тэгэд би ч авчаад бүр тэгэл айгуу тийм хурдан сурсан. Бүр айгуу хурдан сурсан. Тэгэл Америкийн хамгийн гоё юм бас юм. Ингээд энд одоо яг бусад салуунууд яа гэмдэг. Ямар ч гэсэн ингээд юу ч сур чаддаггүй байсан байгаа штэ би чинь. Тэгэнгүүт за тэд гээд ингээд салуун явуулсан штэ. Тэгэнгүүтээ нэг юм сурах юм нэг техник сурах юм бол одоо жишээл анх оролтон шууд педикюр хийн. Тэгэнгүүтээ педикюр хийж хагаад гарлуугаа ордог болох юм бол цалин дээр нь $5. Гэл маникюрс орох юм бол дахиад $5. За тэгээд химэл хомс руу орох юм бол дахиад $5. Ингээд юу нэг сурна. Юу нэг сурна тэрэн дээр нь цалин нэмэгдэх. Тэгэнгүүт чинь сурна л гэдэг зорилготой болчтой юм аа. Тэгвэл чинь сурнаа сайжирнаа. Тэгэл Америкт ч би ч яста хурд хүчний магс гэдэг нэртэй бүр ингээд салбан дээр ингээд нийүүдийн нэг юм хэцүү дизайн ороод ирэхэд ингээд өө яли гэл намайг дуудаад ингүүлийн алиж яник хийгээд ихтэй гэл тэгэл би ч очиад ингээл хийнгүүд чинь нөгөө хүмүүс чинь өө гэл тэгэл ингээ харахаар надад илжих шиг харагдаад одоо тэр зураг нэдэг би таар тараал нэ яг би илжих сурч юм шиг харагдаад тэгээ нөгөө нь бүр ингээ нүүрнийхээ хажууд байрч ирээд ингээ ахуулц хөлөө эрэхтэй хүн заяа хөлн дээр нь ингээ зураад өгсөн чинь бүр ингээ хөлөө нүүрнийхээ хажууд бариад энийг зураг ам хэлсэн надад тэр зураг нэдэг байхгүй тэгэд ингээ нэг юм хүнийг ингээ амар гоё дэмжиж ингээ урамшуулдаг би тэгээд яг анх Америкт яг тэгж ажиллахдаа айгүй гоё урамтай сурсан амар урамтай болох юм байна би чадах юм байна гэдэг амар гоё урамтай сурч агаад тэгээ Монголд очисон чинь нөгөө нийгэм солигдоод нөгөө хүмүүсээ хүсэл сонирхол хэрэгтэй шаардлага гэдэг юм өөр болгонгот за би чадвараа яг дахиад өөрчлөх хэрэгтэй байна техник гэдэг юмыг сурах хэрэгтэй байна гэх. Тэгээ яг техник Монголд авах хугацаанд бол би ерөөсө битүү техникийн араас л үзэлцсэн. За техникийг сайжруулъя. Техник гэж яг юу вэ? Техник гэж яах вэ гэл. Тэгэл хөгөө яваадсэн чинь олон улсын тэмцээн оролтоо Монголд удаа зөндөө зохион байгуулалт болцсон. Тэгээд тэмцээнд орно гэдэг чинь хүн техник сурна л гэсэн үг байна. Техник сураад олон техник сурах тусмаа хүн ингээд хөрөх чадвартай нөгөө одоо юу гэдэг техник гэдэг чинь одоо юм гарт оруулдаг юм шүү дээ. Одоо тийм юм сурдаг зүйл. Тэгэхэд тэрийг сураад яваад ахад тэрийг олон сурах тусмаа л хүн чинь нөгөө юм сурах арга барилаа эви хурдан олоод байдгаас болчихж байгаа байхгүй. Тэгээд яг тэгэж тэмцээн уралдаанд их орж явж хагаад тэгээд нөгөө багшлж байхдаа бас нөгөө айгүй зорилгоо бодчихсон. Тэгээд ситэд яг ингээд багшлаад нөгөө ситэд болохоор хумсаа яг заадаг байсан юм шүү дээ. Яаж хумсаа бодох вэ? Тэгдэг ситэ болохоор яг Монголд царын ганц нөгөө яг юм гоо сайхны чиглэлээр бакалаврын диплом өгдөг суулгахгүй. Тэгээд Америк руу хүүхдүүдээ ингээд явуулна гэж бодож ирсэн. Яг Америк руу одоо миний яг одоо сургууль багшилж байхдаа олж авсан зорилго гэх юм бол би тэгээд тэмцээнд орж байхдаа бас олж авсан хувийн нэг юм зорилго гэдэг юм юу гэж бодож ирсэн гэхэд тий одоо яг бидний одоо чадвар олон улсын тэмцээнээр бол яг ингэж үнэлэгддэг юм байна. Тэгвэл яг олон улсад чи ихнэрээ ингэж энийг ингэж одоо тий ямар нэгэн сургуулийн визээр эсвэл ямар нэгэн аяллаа визээр очиж нууцаар ажиллахынхаа оронд зүгээр л яг чаддаг ямаараа яг ялангуяа гоо сайхны салбарыг ингээд чаддаг зүйлээрээ яг мэрэгчлээ одоо аль бие усны тим визтэйгээр гадаадд амьдруулахыг бүр хүсдэг гэсэн хэвгүй юу. Тэгсэн чинь яг тэгэл за би Америкт л явж Америкт нэг жил болоод ирэх хоорондоо ингээд хүүхдүүдэд холбох юм гүүрийг нь гаргаж өгөөд тэгжээч л ингэж одоо яг миний зорилго биелэх юм байна да гэж төлөвлөжсэн чинь гинт нөгөө жирэмсэн болцоо. Тэгээ охиноо олчингууд чинь бүх төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээд яах вэ гэд нөгөө Америк руу чи 2 жилийн дараа явна гэж тооцоолж ирсэн чинь одоо төрчих юм бол би 2 жилийн дараа явж чадахгүй ш.
гэл ингээл бодоод эхэлж байгаа байхгүй. За тэгвэл яах хэрэгтэй вэ гэл. Тэгэл салоноо шавьдаа үйлэлгэж өгөөл. Тэгэл багшийнхаа ажлыг найздаа үйлэлгэж өгөөл. Тэгэл за яг тухайд нөгөө яг Австралийн визаг явах гарч ирсэн. За Австрали руу явъя гэл. Тэгэл яг шийдэх юм. Тэгээ одоо чи ингээд өөрөө энэ спонсор виза ингээд аваад одоо мэдээлэл процесс явж штэ. Тэгээд эндээс цаашаа ийм боломжууд ер нь хэр байд юм бэ? Танаа одоо юунаас ч одоо тийм боломж байна уу? Ахаад ингэж ийм санаа оноо байна уу? Ер нь боломж хэр харагдчихна? Бүр амар боломжтой харагдаж байгаа. Яг миний дээр бодчихсон тэр мөрөөдөл бүр яг ингэ биелэх бүрэн боломжтой харагдаж байгаа. Яагаад гэвэл яг энтхийн зах зээл Австралийн зах зээлд хүний нөөцийн асуудал байна адилхан тий. Гэхдээ энд үнэлж байна. Тэгээд үнэлэхээс гадна яг тийм тусдаа виз нь байна. Тогтцол нь байна. Яг одоо энэ процессыг ингээд мэдээд туулаад одоо захиралтай хоёр энийг ингээд мэдээд авчна гэдэг чинь дараадаа айгүй том үд харах гэж байгаа. Манай захиралч гэсэн хэлж байгаа юм нь яагаад бид нар нийл индастрийг өөрчилж болохгүй гэж дандаа хэлдэг. Тэгээ миний зорилго бас яг тиймээс. Би яг одоо ийм ингээд албан ёсоор ингэж ажиллахыг хүсдэг байсан гэдэг ингээд хэлэнгүүд захирлуудаас тэгдэг байхгүй. Яагаад бид нар нийл индастрийг өөрчилж болохгүй гэж. Бараг нэрээ димч боломжтой. Яагаад гэвэл үнэхээр чадвартай Монгол үсчид чадвартай, Монгол мейкапчид чадвартай, Монгол хомсчид чадвартай, үнэхээр чадвартай байхгүй. Үнэхээр чадвар сайтай хүмүүсийг албан ёсоор яг ажлын визээр авах бүрэн боломжтой. Яг энд асуудал нь байгаа. Тэрийг шийдэх боломж нь Монголд байгаа. Энэ хоёрыг холбож өгөх бол үнэхээр боломжтой маа тий. Манай өсчид гоо сайхан ч одоо хурсын хилээ сайн сураарай. Хилээ сайн сураад айлцгаа оноогоо аваад хитийнсэн авьяас тавьдаг шүү дээ та нар. Тэрийг бити ингэж яваараа наата одоо алтуулгаар гэж хэлмээр санагдлаа. Тэгээд чим нь одоо сүүлд нь одоо хүмүүс юу гэж хэлмээр вэ? Одоо ийм боломж байд юм бэ шүү. Ингэмээр тэгмээр гэж хэлмээр юу вэ? Яг ингээл Монголын нөхцөлд яг ажиллахад айгүй хэцүү гэж хэлчихсэн шүү дээ. Яг би Америкаас Монголд очиод 20 дээл тархлаа. Стресстэй, шантраад бүр ингээ унж усаад би бүр амар олон юм сэтгэл зүйн хувьд юм донцлогоотой үедсэн нэг жил. Тэгээд тэгэл одоо тэр чинь ирсэндээ харамсаал, буруу шийдвэр гаргацсан юм шиг санагдаад тэгэл хумс хийгээл ингэнгүүт чинь хүний хумсны хэр аваа сууж ээж гэж хүмүүст хэлүүлэх жишээний. Тэгээд бид нарыг ингээд одоо бидний ажлыг юм айгуу тийм доогор үнэлдэг аахгүй юу? Ер нь тэгэж тийм ойлголттой байдаг. Яг хөө гэхдээ гайгүй л дээ. Ер нь ерөнхийдөө бол гайгүй. Гэхдээ ингээд тийм хандлагууд ч гэсэн их байдаг. Тэгээд яг хэцүү байх үед тэр хандлагууд ч гэсэн айгуу хэцүүгээр мэдрэгддэг байсан аахгүй юу? Тэгэхээр ингээд хэцүү байгаа ч гэсэн зүгээр суралцах сэтгхүүтэй байгаарай. Юмыг ингээд сурна гэж одоо сурна. Би болгоно. Тэг би дуртай зүйлээ хийж байгаа шүү дээ. Гол нь дуртай зүйлээ хийж байгаа юм чинь аяндаа энэ надаа өгнө. Би зүгээр дуртай л ажиллаа хийж гин гэл тэгэж бодож ажиллаа хийгээд өөрийгөө гол нь хөгжүүлэх стасаа суралцах нүдээр суралцах хөөгээр харж хөгжүүлээрэй л гэж хэлмээр байна. Тэгээ гоё мөрөөддөг байгаараа гэж хэлээ. Яа, наад өгөн чи айгуу дуртай. Тэгэхээр манай эд маань одоо гээдсэн татгалцсан байж болно, ямар нөхцөлд байж болно. Та ингээд үнэхээр чадвартай, чин сэтгэлтэй байх юм бол боломж өргөлж нэг тэгээс гараад ирдэг болохоор бити санаа зовроо нөхцөл болж өнгөрдөг тэр гаргалгаагаа маш ухаантайгаар хайраараа гэж хэлж байгаа юм шиг надад санагдлаа. Бусаахан тэгээд маш их баярлалаа. Вьетнамдгүй гарнаа. Тэгэхээр одоо Монгол явандаа 8 сард 8 сард Монгол яваад 8 сард Монгол явахдаа захирлыгаа авч очие гэж ярилцсан байгаа. Тэгээд энэ хумсныхаа тэгсэн. Тэгээд очоод ингээд шалгаруулалтаа гэхдээ яг бүр ингээд одоо танаас салонд хүмүүс авах юм биш үү? Тэгээд авах байгаа байхгүй юу? Тэрийг одоо энэгээр хэлчихэ те. Манай салонд яг одоо ийм акрила хийдэг олон жилийн туршлагатай яг ийм хөрөг чадвартай. Тэгээд 5 IELTS-ийн 5 оноо ингээд авцсан яг ийм шаардлагуудыг тавьж агаад одоо энэ шаардлагууд чинь спонсорын визний шаардлага шүү дээ. Одоо тийм мэдээж мэрэгсэн албан ёсны байх хэвээр. Тэгээд одоо IELTS-ийн 5 оноо авах хэвээр. Тэгээд ийм хүмүүс Монгол зөндөө байгаа шүү дээ. Байхгүйсэн ч гэсэн одоо ингээд 8 сар хүртэл хугацаа байна. IELTS-ийнхаа оноог аваад хилээ сайжруулж тэгээд тэр үедээ яг одоогийн хар зургаар болвол нэг юм эссе бичлэгийн уралдаан зарлах болов уу гэж бодож байна англи хэл дээр. Яг эссе бичээд би яг юу хүсч мөрөөдөж юуг зорддог хүн гэдгээ эссегээр бичээд тэгээд тэр дундаас нь ингээд шалгаруулад тэгээд тэр чинь одоо эссен дээрээс
болон давхар чадварынх нь шаард юг аавна гэсэн үг шүү дээ. Тэгээд эхнийхээ хүнийг Монголоос ингээд авчих юм бол дараадаа өсчин одоо юу гэдэг энэ чиглэлд ингээд нэгдэх бүрэн боломжтой байна тийм ш. Наад чи том юу компани юм биш үү том газар юм. Тэгэхээр боломжууд бол зөндөө тэгсэн. Тэгээ манад захирал болохоор яг ийм хүн авмаар байна. Тэгэл би чинь байга манай монголчууд айгүй мундаг амар чадвартай гэх. Тэгэл яг энд одоо байгаа хүмүүс бол их хэмжлэн нөгөө нэг юу байгаа байхгүй нөгөө сургалтанд дөнгөж суугаад хүрээд ирсэн хүмүүс байгаа учраас яг ирээл ажиллахаараа шууд ингээд одоо тахалдаад яваад байдаг. Тэгэнгүүт одоо миний хувьд ч юм бол яг энэ жил 10 дахь жилдээ болж байгаа болохоор 10 жилийн туршлагатай учраас сурах нь хүртэл хурдан сурчиж байгаа байхгүй одоо тэр шинэ Австралийн техникүүдийг сурах нь хүртэл амархан хөлөө олох нь хүртэл амархан үлдэнгүүт захирал яг ийм хүн хэрэгтэй байна гэдэг байна. Яг тийм яг ийм хүн хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь та нарт бол маш боломжтой байна. Хичээгээрээ. Тэгэд юу ачийн инкүүлийнхаа Instagram-ын бит хоёр хаана чим оруулчин. Тэгээ та админ асуугаараа. Тэгээд гоё хүний цагийг авч байгаа учраас маш гоё зэгцтэй гоё ийдэг асуугаарай. Тэгээд Австрали хэдэн цаг болж байгаа асуугаад байдаг шиг. Зогоо явуулаарай. Би инктер гэдэг хүн байна гэдэг. Гэж бичээрээ тэгээ гоё ингээд асуултуудыг манай үзэгчид асуундаа хариулж өгөөрэй. Тэгээ манай үзэгчтэй сонгороо. Тийм даарсан чинь. Промо код өгсөн дээ. Эсэнд ороод шууд сонгоно. Арай алга нэм явах гээд. Тэгэхээр ийм бүр нэг тийм байдлаар арай алгачсан. Тааж манай ийм нөгөө салбарт арай алга үнэхээр байхгүй. Яг нөгөө чадвар ярьдаг учраас. Аман биш чадвар нь ярьдаг учраас. Тэгээ гоё хүнтэй уулзлаа. Тэгээд боломжууд байгааг харахаар сэтгэл тэнийж байна. Заавал хичээл сургууль ингээ бүх юм хүүхэд гэдэг ингэж зохицуулж явдаг одоо бүсгүүчүүд аавуудын донд бас нэг ингээд 50 ажлаа хийчих боломж олдно гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд чамдаа баярлалаа. Одоо ингээм амжилт хүсье. Тэгээ олон хүнийг ийм боломжийг олгоор хилээ сайжруулад бүр юм том болгоороо өөрөө компанитай болоод олон хүнийг Монголоос авчирч одоо нүдийн нээлхээрээ гэж бодё. Яа нүд нь хаалтайг очих. За маш их баярлалаа. Баярлалаа. Тэс яг юм олон хүмүүс боломж олгоё гэж бодож байгаа. Би өөрөө Монголд ахтаа ингээд нөгөө хүмүүс рүү Америкт байгаа нөгөө Америк онгээ бодсууж яхаа Америкт байгаа өөрийнхөө үздэг дагдаг тийм ютубер одоо юу гэдэг тийм хүмүүс рүү мэйл хичээл суугаад байдаг. Тэгэл Google Translate-д найзлаа шүү дээ чи хэлбэмж. Тэгэл Google дээрээс орчуулаад тэрийг ингээл өөрөө харж байгаа л нэг жоохон наан цаана оруулаад хүнээр эсвэл харуулаад янзлуулаад тэгэл мэйл хичээл би ийм ажлууд хийжсэн, ийм клипэн дээр ажиллаж байсан гэдэг нөгөө клипнийхаа линк минкийг уулаад бүх юмнуудаа оруулаад мэйл хичээлээд байсан. Гэхдээ ерөөсөө хариу ирээгүй нэг ч удаа. Тэгвэл яг ингээд тийм хүмүүс Монголд байгаа гэдгийг мэддэг. Яг монгол хүмүүс тийм чамандуу байгаа. Тийм яа юм бэ гэж хэрэгслээрээ гадаадд ингэж үнэлүүлж ажиллахыг хүсэж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр битгий шантраарай. За тэгээд энэ түрээд season 2-ийн маань эхний дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзлаа. Манай өөрөө бол бүгдийн баазна. Сайн цаг болсон.